Дээрх бүс нутагт алт толборлож байгаа хууль бус үйлдэлийг өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хөгийн голоос 2000 гаруй нэмжээг буулгасан ч улаан улсын мөн засаг даргын хамгаалах газар болон хил хамгаалах газраас үргэлжлүүлэн дөрвтэй арга хэмжээ авч чадаагүйгээс алт толборлолтын ажил дахин идэвхжиж, өнөөдрийн байдлаар хөгийн гол түн цутгах салбар голууд болох ар хэмнэн хавхан, үүхүрд, жолгын голуудад хууль бус олборлолт явагдаж байгаамаа. Алт толборлож байгаа эдгээр газрууд нь улсын хилээс 45-аас 65 км-т байрладаг байна. Одоогийн байдлаар нийт 50 орчим гадалбайн хөрсний гадаргуу бүрэн устдад байгаамаа. Алт толборлож байгаа газарт машин хүрэх боломжгүй учраас мориор 10 орчим цаг явж хүрдэг гинэ. Үүнийг дагаж олон босром үйлдэл газар авахулжээ. Ганцхан жишээ дурдахад цайны газрын нэг ширхэг хуушуур 1504-т хүрч арх тамхины бизнес хамгийн ашиг орлоготой 8 тооцогдох болсон байна. Хэрэглээд агсан бүхэлдүүд нь нинжин нарын тосгоо олборлолт явуулж байгаа газар дүүсжээ. Энэ бүхнийг зохицуулахын тулд аймаг орон нутгийн удирдлагаас шатараалсан арга хэмжээ авахар төлөвлөжээ. Тэгээ гол арга нь бол одоо бид хоол хүнсийн одоо таслах ийм арга хэмжээ авъя. Ингэснээр өөр арга хэмжээ аваад зохихгүй байгаа. Ягаад гэвэл чинь 40-50 км газар явдаггүй бол мориор явдаг, морь хоног цаагаар явдаг. Одоо морины хүчтэнгээ уурсан дээр нь цаа хүнд явган бол одоо 10 хэдэн цаг явж ичдэг. За хоол одоо хүнсний одоо хангалтыг таслсан тохиолдолд мэдээж улсууд үлсэж өгөхгүй учраас энэ одоо таслах ганц арга хэмжээ гэж үзэж байгаа. Ингээд бид 4-5 газар пост агуулад ажиллаж байна. Дахтын утгаар нь хэдийнэс цагуурын эрсдэс нөхцөлтэй байдгаар гайхдаг. Өдөр бүр цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байдаг гинэ. Үүнээс болж ухсан нөхөнд унж бэртэх, улмаар арх уу чорондоо гар зөрүүлэх нь хив үзэгдэл мэт болжээ. Одоогийн байдлаар 6 хүн ямар нэгэн байдлаар амь насаа алдсан гэсэн мэдээллийг орон нутгийн удирдлагууд хэллээ.